Тангадын галсангийн ахин дахин шатаагдсан 10 хээр найраглал. 5. Түшмэлийн бодол. Үйзэн вангаас доохонцоо өргөө гэрийн баруун цаа зааны ясан шатраар залуу аг наадана. Манжиж нангайтч багшига мадлагсан гэхээ сагадан өвгөн түшмэл харин өөр бодол нэрнэ. Хаан Чингис минь урд хар толгойтой эрдэмтнийг халуун зүрхэндээ зоригтныг хамгийн ноёд болгодогсон. Гүрэн судсыг нь тас харавсан хүчирхэг бисүүд зэвийгч гүрэн даяар дөрөвхөн хүлэг жанжин болгосонсон. Тулалдаан болохын үест туулай шиг бултдаг хулчгарч тулгар төрийн үйлст тулхтаа өгн аврал болдог. Өнчин ядуу хөөөнийгч өрөс хийдэг чандаг цэцнийгч өндөр хүлгийн дараах урлагийн сэнтэд залсансан. Эртний өвөг дээцийг нь Хисүүхэ Баатар эцгийг нь ч үеийн үед хорлон хөнөөсөн Өст татарын шихий хутгийг эсгий туургат их гүрний энэ зарагч болгосонсон эзэн хааныг ч шийтгэх эрх дарахыг олгосонсон. Үлмий долоож зусартсан үнгэн залтныг тоогоогүйсэн өөрийн 3 дүүгээч урлагийн цээлөвлээгүйсэн. Гэтэл энэ үйзэн ван хаанч болох далд санаатай гинэн тэнэг агинч ноёдын сэнтэд залдрах донтой. Гүнж нэртэй туршуулан хүрээ амбанд нөлөөтэй хатан дүртэй тагнуулан хамгийн бурантгийг атгаастай. Манжин луун байхад мах өөхөөр яана, манж хэл байхад монгол хэлээр яана. Ингэж боддог дээдс нь их орноосоо урвагчд эзэн Чингисийн төрийг идүүрээр сольсон ноход хол саахалтын сүргээс хониндоо хуц тавьдаг да, алс аймгийн үрээгээр адуунда азраг тавьдаг да. Энэ л маанагуудаас ухаантныг эзний ширээнд залгасанда ухаантнаар төрөө төшүүлбэл улсын заяа бадрахсанда. Бодлон салаасан багш архирсан бэрсээ идлээ бодлоор бодоорч илүүдээ гэж аг баясан ханхалцлаа. Улсынхаа түүхийг мэддгээс л урваач шарваач болоогүй ургийнхаа ёсыг хүндэлдгээс л удмынхаа улааг таслаагүй. Алгам ухаант энэ түшмэл ард гаралтай цоодол аг үйзэн вандаа бол авралын айлтгал ухааны цутгал. Хошуу тамгын жасаанд бол хугацаагүй суудаг түшмэл цэцэн ухаанаар мунхаг ноёноо цэнэглэж ундаалдаг онгийн гол. Бээжинд ноёноо жасаалахад бараа болсон удаатай битүү хэцүү Монгол төр гэж манжууд гайхсан хар данстай.